Үүнээс гадна аудитаас дүгнэлт зөвлөмж авчаад одоо энэ төсвийн зарцуулагч нар байгаа. Хариуцлага тооцсон тохиолдол байгаа юу? Одоо бусад аудитаас бусад Засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга Ганбат гишүүний асуултанд хариулъя. За энэ жилийн эцсийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан дээр хөндлөнгийн аудитын байгууллага үндэсний аудитын газраас санхүүгийн хөндлөнгийн аудитаа хийгээд ингээд энэ зөвлөмж өгсөн зөвлөмж акт шаардлага энэ бүх юм дээрээ бол хариуцлага тооц гэдэг ийм асуудал тавигдсан болвол тухайн асуудлаар тухайн чиглэлийн төсвийн шууд захирагч нь бол хариуцлага тооцоод ингээд явах хуулийн зохицуулт бол одоо үйлчилж байгаа. За засгийн газрын хэрэглэх газар дээр бол 23 оны жилийн эцэст бол манайх хэрэглэх газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын бүх байгууллагууд дээр бол санхүүгийн үйл ажиллагаан дээр бол гайгүй гэдэг ийм дүгнэлттэй үнэлэгдсэн байгаа. Тийм учраас бид бол хариуцлага тооцсон ийм юу бол алга байна. Зөрчилгүй санал дүгнэлт авсан учраас.